жолоочийн зүгээс ярихад одоо нэг 7 хоногт олоод байгаа мөнгө нь одоо яг өөр газар байгаа хүмүүст их мэт санагдаж байгаа боловч миний бодлоор нэг юм хөө гадаг тий. Нэг 7 хоногийнх нь ашиг нь байрны мөнгөнд явчих тий. Mortgage rent тий. Тийм үү тий. Хоёр дахь 7 хоногийн цалин нь гэр бүлийн урсгал зардалтай явчих тий. Хүүхдийн сургалтын төлбөр одоо утасны төлбөр юу гэдэг тий. Машины, бензин, тос одоо гэх мэтчлэн урсгал зардалтай ингэ явчих тий. 3 дахь 7 хоногийнх нь төлбөр нь таракныхаа холбогдлолтой зардлуудад гараа явчих тий. Даатгал тий. Жижиг сажиг засвар. Ер нь бол тэгээд ялангуяа хуучин тарактын ачиг хүнд бол сар болгоно нэг жижиг сажиг юм хэлгүүлжэл авахгүй тоджил авахгүй бүр цоошин тарактай ер нь шин тарак гэвэл нэг 5 жил доторх 5 жилийн настай тарак хүртэлх таракийг л шин таракнууд гэдэг байгаа шүү дээ. Тэд нар чи эдэл нэмтэн гайгүй тэрнээс дээшээ болоод ирэхээр угаасаа үсээгөө юмнууд нь баг хэвдэрчлээ. Тэгээд 3 дахь 7 хоногийн тарактай холбогдолтой юмнууд болоод бас хурдны замын төлбөр тоолны төлбөр гэж байгаа шүү дээ. Тоолны нэр бол 2000 байдаг ч дунджаар. Тоолны төлбөр за би бол нэг тийм тоолоор яваад идэх хүн биш тэгтээ минийх бол жилийн дундаж нэг 10,000 доллар орчим гардаг. Зөвхөн тоолонд хурдны замын төлбөртэй гэсэн. За тэгээд хэрвээ таракны төлбөртэй бол 4 дахь 7 хоногийн төлбөр нь таракны төлбөрлөө шууд явчихна. Тэгэхээр хувийн тарактай зэргүүлдэг хүмүүс жоохон ашиг гаргана гэх юм бол өөрөө санхүүгийн сахлах баттай яж чадах юм бол 4 дахь 7 хоногийн одоо ашиг нь цуглуулж болно гэсэн үг.